Шошо чи ээж ихтэн дэрхэд байхыг хүсвэл ээж нь чимээг чадлынхаа хэрээр хортхийг хийж байна. Чамайг орхиод явна гэж эцэгч байхгүй. 从他的病理报告还有他的临床症状，确定他就是一个区上皮性的淋巴瘤，恶性程度特别高。 Шошо ёётой 10 жил ханилсан эгдүүтэй амтан. Тэр гэнэт хорт хавдраар онцлогдсон ёёг улам шархлуулав. Учир нь 2 жилийн өмнө ёё өөрөө ч хорт хавдраар өвчлөлт яг ийм зовлонд унж үтсэн юм. Нойр булчирхан хорт хавдар түүний амьдралыг сүйрүүлж орхижээ. Ёё хүүдээ зориулж сүүлчийн үгээч үлдээж байсан юм. Хэнхэн миний хүү. Ээж нь байна. Хүү миний ээжтэйгээ уулзаагүй их утсан. Ээж нь чамайг маш их санаж байна. Ээж нь юу гэж чамаас салахыг хүсэх вдэ. Өргөн тойрны бүх хүмүүс энэлэн шаналж байхад Шошол энэ бүхнийг мэдэхгүй эрхэлсээр байсан. Янз бүрийн хэрэг тайрж ёёг байнгын ажилтай байлгана. Яаж байгаа ч нэнвэ? Бүр ширээн дээр гардаг болсон уу? Харин энэ бүхэн ёёд өвчтөн гэдгийг мартуулж амьдралын сайн сайхныг мэдрүүлдэг байлаа. Үргэлжтэй за хурдан юу? Уулзаагүй удлаа шүү. Харин тэглээ. Тийм ээ, таны нохой чинь. Манай нохой гэртээ. Одоо Шошо өвчлөлтсөн болохоор ёё бүр ч илүү сэтгэл гаргаж өвчний эсрэг тэд хамтдаа тэнцэх болжээ. Шошо хараач. Өнөөдөр бид ловон бүрх байцаа идэж шүү дээ. Хилчин өвдөд бүр задлж чадахгүй байвал чанаад өгчихье. Зөөлөн болгол идчихин шүү. Тийм ээ? Зүрхнээ, химийн эмчилгээнэ, шүдний юм. Наашаа ир. Хоолой ид. Шошо хэдийгээр өвчлсөн ч шаналж мэдэхгүй. Өдөр бүр баяр хөөртэйгээр амьдралдаа үргэлжлүүлсээр. Шошогийн 11 насны төрсөн өдрөөр ёё түүнд зориулан маш тансаг ёслол бэлтгэж үрд жаргалтай байхыг хүсжээ. Тэгтээ ерөөс гэртээ бааж шийдгүй байсан Шошо хим эмчилгээний нөлөөгөөр аргагүй эрхэн тагтан дээрээ гадаалдаг болсноор хэрэг тарьсан хүүхэд шиг хямарч байв. Шошо зүгээр эртний бие засаж болно шүү. Ийм зөвшөөрлийг чамд олгосон. За юу? Чамд хайртай, үнэхээр хайртай шүү. Шошогийн биеийн байдал улмаар дордож зөвхөн гуурсаар хооллох боллоо. Шошо, ээж нь харъя. Чи бүр хөдөлж чадгүй болсон уу? Бие нэггүй байгаа юм уу? Босод хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Харин ээж нь чамайг эцээж орхиж явахгүй. Хэрвээ би чинь таагүй байвал ээж нь хүчлэхгүй. Жохом яах ёстойгоо ээж нь ч мэдхийл байла. Чи минь чарамж үзтээ. Хэсэг хугацаанд тарчилсны эцэд Шошо ёёгоос үрд хагцжээ. Шошог явснаас хойш сарын дараа метроны гарцсан дээр түүний тоглосон нэгэн сурталчилгааны зургийг ёё санамсаргүй олж харжээ. Шошо ерөөс хол яваагүй гэдэгт итгэдэг ёё хөөрхөн нохой шиг өөдрөг үзлээр зоригтой амьдарсаар.